айдас ба сургамж үзүүлж байна. Хангай зочид буудал. Барилгын сүндэрлэн болсон атлаа идэвгүй хүртэл ашиглалтанд ороогүй балгас бол сүнстэй гэдэг хангай зочид буудал юм. Зочид буудлын барилга нь идэвгүй балгас болсон ч завгар хийцийн хувьд гологдохооргүй. 1982 оны үед баригдсан уг буудлыг ердөө 10 жил ашигласан гэдэг. Тухайн үедээ Орос, Польш, Чех, Болгар, Германууд буудалд ёстол манайхны өмнөө барьж нүрээ тахалдаг байсан зочид буудлын нэг байжээ. Тэр үедээ хамгийн тансагт тооцогддог байсан Румыны модон тавилгуудаар иж бүрэн тогтчулж их дэлгүүрт өдөр шөнөгүй дугаарлан байж авдаг байсан 700-ийн орыг хэрэгэлдэг байсан гин. Гэтэл Оросууд манайхаас гарч явсны дараа уг барилгын байж болох бүх зүйлийг нь тоноод дуусгасан гэх. 1990-ад оны ихэр од компани захирал шийдвэр түрүүлсэж байгаад эргүүлэн төрд буцааж өгсөний дараа 1998 онд нийслэлийн удирдлагууд дуудлага худалдаагаар уг зочид буудлыг 600 сая төгрөгөөр буян компани захирал болох Б жаргал сайхан зарсан гэх яриа бий. Тэр үедээ л их мөнгө. Харин одоо тэр байрлал нь тэр чигтээ балгас болжээ. Бүр сүнстэйг их нэрж зүөх болсон. Уг нь хангай зочид буудлын барилга нь завгүйр хийцийн хувьд гологдоод байхгүй. Орчин үеийн цаасан барилгуудтай харьцуулахад жинхэнэ чулуу хэмээн салбарын мэрэгчлэтнүүд ярьцгаадаг аж. Энэхүү буудлын балгас болсон барилгыг буян компани захирал жаргал сайхан 2013 онд үйл ажиллагааныхын зөвшөөрлийг авч ашиглалтанд оруулна гэж байсан ч одоо болтол залбин нохой гудамжныхан цуглаж задгаа бие засах газар болж хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөсөөр байгаа юм. Гэхдээ буудлын балгасыг ийм олон жилийн турш ашиглахгүй байгаа шалтгааны тухайд хувийн өмч гих ганц л хариулт байдаг. Жаргал сайхангач өөрөө хувийн өмчөө хэрхэн зас сайжруулах, ашиглах хэсэг нь бусдад хамаагүй гих байдлаар асуудалд хандаж ирсэн байх юм. Тэгвэл яагаад уг зочид буудлыг газрын аймагчид болон олигорхуу тоолгүй тойрч 23 жил өнгөрөв. Жаргал сайхангаа уг барилгыг зарах гээд 7 удаа бүтлгүйцсэн гэдэг. Энэ байшин сүнс сүв шүглсэн гэж ойр орчмын хүмүүс янз бүр эрэл хэлдэг. Үнэн хэрэгтээ хангай зочид буудалд аргал харахгүй гал гарч 2 хүний амьд сүйдсэн гэдэг юм. Гал дамиа алдсан цэвэрлэгч эмэгний сүнс одоо хэрн юр бусын аваа гаргаж таагүй шогломоор бусдыг айлгадаг. Лам хуурганаарч тэр эмэгний хоргоцсон сүнсийг зайлуулахаас эмээдэг гэж олон хүү хэлэх юм билээ. 2007 он зочид буудлын хажууд байрлах воончиг дахин гал гарч бас нэгэн хүний амьд сүйдэж байсныг зарим хүмүүс санах учиртай. 1984 онд уг зочид буудалд анхны хүн амны хэрэг гарчээ. Тус оны 1-р сарын 2-ны үүрийн 5 цагийн үед нөөцгөн хүүхэн 11 давхурд байрлаж байгаад нас барсан байна. Чехийн мэрэгчлэнгүү түүнийг үхэлд өргөсөн гих таамаг байдаг аж. Энэ явдлаас яг 10 жилийн дараа 10 давхрын тагтнаас нэгэн бүсгүй боомлж өгсөн. Түүний үхлийн шалтгаан нь учир битүүлэг байсан болохоор удалгүй хэрэг нь хаагдсан гэх. Уг барилгатай залгаад 2 дугаар байрны оршин суугчид орой болохоор шалдан эмэгтэй тагт дамжин харьяаж явахыг харсан тухай батлан ярьдаг. Эцэст нь энэ нүсэр буудал сүнстэй гих яриа гарч газар авчээ.
2000-аас 2006 хүртэл 20 хүн нас барж жухам юунаас болсон тодгоогүй хэвээр байв. 2006 онд уг буудлын манаачаар орсон дээгийгч хатаж өгсөн гэдэг. Үүнээс хойш уг буудлын манаач нарт цувран ямар нэгэн зүйл тохиолцоор байв. Уг буудлын манаачаар ажиллаж байсан хээгийгч шар хадны эмнэлгийн хурцын 4-р засгийн байнгын өвчлөлөгч болсон гэдэг. Түүнийг манаач хийж байх үед орон эргүү 6 хүү 2 охин хангаа цочид буудалд хоноглохыг гуйсан байна. Өвгөн тэднийг өрөвдөд оруулсан ч төд удалгүй гинэт тэнэмэл хүүхдүүд байсаар манаач дээр ирж нэг нь 5 давхраас үсэрснийг хэлсэн байдаг. Энэ явдлаас 2 хоногийн дараа 5 давхар дутаа өвгөн гал маналж байхыг харан гүн очтол тэр утаа гарсан газарт өнөөх нас барсан хүү байсан гэдэг. Ингээд л үүнийг харсан хэн шоконд орон галзуурсныг эхнэрийн баталжээ. Бас нэгэн сонирхол татаж байгаа зүйл бол буудлын хамгийн дээд давхарт гарсан хүү эргэж ирдэггүй. Тэр чихтэй алга болдог аж. 2010 онд манаач бэдэ аригтаж байсан юм бас л буудлын руу ороод осроггүй алга болсон байна. Тэр хоёрыг ид аригтаж байтал 9 давхрын тагтан дээр 90 им хоёр үнсэлцэж бараг л бэлгийн ажил хийх гэж байгаа нь харагдаж. Манаачийн найз юм өвчин чинь очиод хөөгд гаргая гэж хэлээ тэр чихтэй орсроггүй болсон гэдэг. Хангаа цочид буудлыг худалдаж авахар шийдсэн бизнесмэнүүд лам бөөгөөр үзүүлж харуулхад энэ бол хораа шингсэн газар. Чи болон чиний гэр бүлийнхний амийг авна. Бойл. Гэхээс өөр үг хэлдэггүй гэнэ. Тэгвэл хамгийн баттай зүйл гэвэл тус цочид буудал нэгэн бүлэглэлийн уулзал болдог гэхээрээ. Хачи итгээ зан үлдээ, тусгай гişүнчлэлтэй. Дотроо зэрэг дэвтэй, аалц хэлбэрийн тэмдгэрээ биений таньдаг бүлэглэл гэнэ. Уг бүлгийнхэн оройн цагаар цугладаг. Бариу сав хөмсөж, янз бүрийн төмөр тоноглол зүүдэг гэнэ. Шинэ орсон гişүүд бүлгэлд орохын тулд амьтны амийг тасалдаг байна. Муур нохоо зэргийг ханан дүлгэн хадаж, гизийг нь хүүлэн гаргаж, хажууд нь үг бичин тэмдэглэдэг гэнэ. Энэ бүх зүйл үнэн баттай эсэхийг нь мэдэхгүй ч ямар тааж бидэнд таамаглал төдийлүүлдэж байна.